За өнөөдрийн барилдааны уран барилдсан бүхий шагналыг 1976-1986 оны төрийн үеийн наадмын дөрөв төвийн ухтаа цайтуулсан хэрэг Монгол Улсын хүчит аврагт аврах цэргийн Адбаатар урлагийн хөө Адбаатар сангийн тэргүүр Даваажав аймгаас Даваажавын зүгээс өнөөдрийн барилдаанд уран барилдсан хүүхдэд одоо мотостой туугын хүүхдийн мотоцикл уран барилдааны шагналд гардуусгаар шийдвэрлсэн байна. За ингээд уран барилдаанд гарсан хүүхдийн шагналыг Монгол Улсын аврагт цэргийн Адбаатар урлагийн хөө аймгаас Даваажав мотоцикл одоо хүүхдийн мопед хэлгэлнэ. За энэ хөө шагналыг 8-аас 9 наснд хүрэлцсэн өсвөр иргүүд одоо хор шийдвэрлэжээ. Ингээд Монгол хөөний өргөний хойболд 8-аас 9 наснд уран барилдсан өсвөр иргүүд хөдөлгөөрж байна. За 8-аас 9 наснд уран барилдаа гаргасан өсвөр иргүүд Монгол хөөний хойболд хүрэлцсэн гэж уран барилдааны шагналыг аваарай. За өсвөр 8-аас 9 наснд барилдсан уран барилдсан өсвөр хүү шагналаа гаргаж аваарай. Өнөөдрийн олон улсын их хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан өсвөр хүүхдүүдийн 6 насны ангиллаар өрөлдсөн барилдаанд амжилттай уран сайхан барилдааны гаргасан 8-аас 9 наснд өрөлдсөн өсвөр хүүхд 1976-1986 онуудын баяр наадам 10 жилийн зайтай Монгол төрийн баяр наадам төрүүлсэн Монгол Улсын хүчит аврагт аврах цэргийн Адбаатар урлагийн хөө Даваажав за хүүхдэд зориулсан мотортой жижиг өөрийн мотоцикл уран барилдсан хүүхдэд шагнал гаргаж байна. За ингээд өсвөр хүүхдэд спортын олон бэлэнжилтийг хүсэе. Хатаа ургааман талаар юм. За би Цэндаюусын Өсгөр гэдэг би 4 настай хашаа барилдаж эхэлсэн. За барилдаа анх барилдад нь хэн нөлөөлсөн бэ? Чамд зааж сурдаг багш нар хэн бэ? Би нэг бүлэнгээ багштай хамгийн анх бүлэгтээ ороогүй байхдаа аав манаа зааж өгчөөсөн. За клуб ямар клуб дээр барилдаж чинь хэн гэж багштай хэдэн жил багштайгаа хичээлж чинь? Би 3 жил тандер бүлэгтээ улам муугийн жамлаг гээд 3 багштай бэлтгэлээ хийж юм. За тэгээд энэ Адбаатар сангаас өнөөдрийн барилдаанд оролцож байгаа болохоор өөрөө чинь барилдаа юм энэ гараад ивэ бөөсрөж хараад энэ мотоцикл бэлгэлж байна. Тэгээд Адбаатар сангийнхантай юу гэж хэлмээр байна? Баярлалаа. За тэгээд энэ Адбаатар сангаас одоо 7 дугаар сарын 4-нд аврагын гараа гэдээ бас хүүхдийн барилдаанд барилдуулах юм аа. Хүүхдийн наадам их энэ барилдаанд барилдах юм даа. Баярлалаа. За